Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Эрхэмсэг ноёд хадагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Энэ цаг мөчөөс эхлэн соёлтой байж, хараалын үг, элдв мааз, огт ашиглахгүй ном хаммар урсгал услуугаа идэл намуухан өнгөөр киногоо ярьж өгч байхаар шийдлээ. Шахгүй. За удаа. Хин тэгээс очив. Тэмцтэй. За. Тэр яах вэ? Хэдүүлээ энэ удаа бодит явдлаас сэлбэдэн бүтээсэн өмнөд Солонгосын цэвүүн бүтээлүүдийн нэг Hijack 1971 киног ярьж өгөх болно. Дардаг юм дарахаа бардав та. Шинэн шин савг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Манайс нь бөрмөсөн тойлоогүй заяа. Хэдүүлээ бас нэгнээ санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин савгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яадын гэд хайгаад эсвэл пин коммент дээрх линкээр давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр бяцхан болгоомж байх болно. Окей. 1969 он. Нөгөө айхтар дарангуйлагч Пак Чүнгийн үеэлд. Өмнөд Солонгосын агаарын хүчний 2 сонигч агаарт дүүлэнх нь нисч буугаар кино эхэлж байгаа юм. Алдарт имэл маны эргэлт тэнтэргийг алцханж байтал төвөөс даалгавар ирж иргэний агаарын нисхийн онгоц хойд Солонгосын хил рүү зөвшөөрлгүй нисчүү талаар мэдээлэн онгоцыг хил нэвтрэхээс өмнө арга хэмжээ авч буцаахыг үүрэгдэнэ. Онгоц руу дөхөж очоод холбоо тогтоох гэтэл сэнгүй байлуулна. Нисгэгчийн бүхээгийг шалгаж яг ямар атсан болоод байгааг харахаар төхөж байтал зорчигчд нь бүгд цонхон дээр нүрээ наацсан уйлдаж майлдаал. Угсаал байдал биш байгаа нээлт. Бүхээг рүү дөхөд хартал онгоцны ахамд нь тогтаачихсан. Хоёрдугаар нисгэгч нь хуурай ах хүн болох Минсүү жолоодж явхан дээр. Оба та чи юугаа хийгээд байгаа юм бэ? Хэл дөхөж байна. Бошоо онгоцоо эргүүл. Гэхэд мэдээж толгойдоо буу тулгуульчихсан учраас датгүй нэ л гэх болно. Өдөрлөгийн төвөөс харин наад хоёрдугаар нисгэгч нь сэвдтэй санаатай ийм зүйл хийж байна. Анхааруул болгон буудадах бошоо гэв. Байлдааны онгоцны хоёрч энд нэг л юм буруу байна. Нисгэгчийн бүхээгт гадны хүн байх шиг байна гэхэд өдөрлөгийн төв тэрийг нь нохоо худж уучдээ тоохгүй олон юм хуцаад байлгүй хөдөлгүүр зүүн буудаад онгоцыг буулга гэх болно шүү. Болохгүй дарга зорчигч төвийн онгоц штэ. Гайн тарж бензиний банкын шаачвал бүх хүн тэнгэртээ задарч магадгүй штэ. Гэхэд тэр хамаагүй тэгж байж манай хил дотор онгоц умна гэд халгаах юм биш. Манай хоёрын нэг нь бол би бодч олдож байна гэдэг ч нөгөөх нь араас нь гөлөж явсараа байгаад хойд Солонгосын хөлийг давуулаад өөртөө буцахаас өөр аргагүй болсон. За тэгэл даргын даалгавар биелүүлээгүй хоёр яах вэ? Үхтлээ загнуулна үсттэй. Даргач жамаа суулж манай улсын 51-ийн иргэн хойдын хил даваад ниссэн одлоо. Даалгавар биелүүлдэг. Яасан том толгойтой юм. Гэт загинтал манай ир Минсүү ах эх орноос руух хүн бишээ. Хэдүүлээ хилцээр хийж хүмүүсээ олж авбал ямар байна. Гэх мэрэгэн санаа гаргахч дарга нь бид хизээж улаантнуудтай хэлэлцээр хийхгүй засгийн газраас зогсоо цайгүй залгаж байна. Буу өвдрээд буудаж чадаагүй гэж хушхын сийгтэл үлээ. Өөр арга байхгүй гэх болно. Тэгснэ хамтар нисгчийн 1 сар нислэг үйлдэлийг нь хориглож том толгойлсон манай гол дүрийг өргөдлөө өгөө зайлах тушаал өгөх болно. Энэ гол дүрийн залууг Тэйн гэдэг. Ажлаасаа халагдсан жаялгүй улцсан манер яхав дээ. Эхнэртэйгээ цог хуурайх болох хойд руу нисээд одсон. Минсүү ахыхаа эхнэрт нь хайлан болох санаатай гэрт нь очтол үүдэнд нь урвагч улаантан гэр бүл энтергээд сараачаад хайцсан байдаг. Айлын холомттой гихчээр санаа тавьж байгаа нэрээр сайхан лавж гарна да манай хоёраа. Хойдын улаантнуудтай хийсэн хэлэлцээр амжилттай болж хил давж орж ирсэн онгоцны зорчигчдыг нутаг буцаахаар болж ар гэрийнх нь бөөм баяр хөөр. Ар гэр нь хил дээр цугларчсан хүмүүсээ хүлээж авч байтал онгоцны нисгэгч Минсүү байдаг бай. 50 хүнээс 39 хүн л буцааж онгоцны нисгэгчд болон үйлчлэгчд 7 зорчигчийн хамт буцаахаас татгалцсан л гин. Бодвол онгоц барьцаалах үеэр л нухчихсандаа бантаад буцаахаас татгалцлаа энэ гэж хуцж байгаа биз. Хүн нэрээгүй ар гэр нь тэрүүгээр нэг нуснал хөвсөндөө худгалд майлалднаа. Буцаан илгээхээс татгалцсан 11 хүн нь өмнөд Солонгосын цагдаа хүчний байгууллагад ажилладаг. Онгоцны тусгай бэлтгэгдсэн хүмүүс байсан тул буцаахаас татгалзаж бүр шоронд хорьсон гэх мэдээлэл гарах боллоо.
Мөн онгоц барьцаалан хойд руу оруулсан барьцаалагч этгээдэд улаантнууд 2 сая долларын мөнгө шагнал өгсөн гэж хүртэл мэдээлэв. Ийм мэдээ үдсэн ямар ч ядуу хулгайч онгоц барьцаалж хил дагуулад баян болохыг хүснэ үсттэй. Тийм үсттэй. Мэдээ зүйтэй гэж аахан цензуртай шаах байсан юм да. За яах. Одоо өнгөрсөн. Тухайн үйл явдлаас жилийн дараа Согчугийн нисэх онгоцны буудал. Онгоцны бараа сорогч мэдэхгүй үе олон хангуг сарамууд ястаа нэг сайхан орктож онгоцны сандал дээр мөхсөө тавьчихсанаатай нэгнийхээ урдуур чихээл зах замбраагүй юм болно доо. Мантэйн иргэний агарын тээврийн 2 дугаар нисгэгч болж зэрэгэл буурчихсан. Согчугийн онгоцны буудлаас зорчигчд суулган сөүл рүү хөөрөх хуваар нислэгтэй байж үйдэг юм. Манай хүний жилийн өмнө тушаал зөрчиж онгоц хэл давуулснаас болж хүмүүс жоохон гадуурхаастай. Тэрэндээ ч тэйн сэтгэлийг хэмзэглэж явдаг даа хөрх юм. Онгоцны буудал чөл толгойн мэдэгдэхгүй хүчиж онхор загшгэл байдалтай. Нөгөө өмнөх нь зурагтаар 2 саяын шагнал авсан хойдын этгээд имэдэг үзэж зогссон залуу нэлээд сэв ханхлуулчихсан тэнд мөн орж ирэх болно. Онгоцны ахмад тэн хоёр тамхилангаа тухайн үед яагаад тушаал зөрчсөнийг нь ахмад асуухад манай хүн Минсүх зорчигчдыг аюулд оруулж болохгүй шүү гэж угамшил толгой сэгсэрсэн. Гэхэд ахмад живэл тушаал тагадгүй муу зэрэг. Гэхдээ онгоцны нисгчийн хувьд зөв шийдвэр гаргасан байна гэж тэр бүхэн тэндээ магтаад байна. Тухайн үед онгоцон суудал бичдэггүй. Хэн хүчтэй хурдтай авахалчтай нь аятайхан суудалд суудаг. Онгоц руу тэр холоос марафондог. Хурдан гүйх магадaltaй хүмүүст бусд нь пялдагддаг. Тийм л сайхан зэрлэг балмууд үе байсан байгаа юм л та. За тэгэл хэн чадaltaй нь ялдаг хорвоогийн хуулиар төрүүлж ирснүүд нь аятайхан цонхны дэргэд сууж аваал нэг нөхөр шууд онгоцон дотор тамхи гаргаж ирж байгуулж тэр ёо бусд нь ч тоохгүй. Үйлчлэгч нь ирснэ. Та тамхины үнсээ шалан дээр битгий хаяарай. Oh my god, энэ одоо юу вэ? Хоёр нисгэгч нисгээд онгоцоо шалгаж байтал ард нөгөө зэрлэгүүд хоорондоо хэрэлдээд юу болоо шаагилдаад унавгээд очиод хартал нэг самган дахиа бариад ороод ирцэн. Нөгөөх нь бүр амьд дахиа хөөй. Тэгэл тэнд дахиа авч болно болохгүй гэж хэрүүл үүсцэн. Дахиаг нь цонхоор чулуудаад нисье ажил хэзүүлээ гэцгээгээл. Мантэйн дахиагаа та тэмрээ суудаа. Би хариуцлагыг нүрий. Гэд онгоц маань нэг юм хөөрөх тийшээ хандаж байгаа юм. Прокурор хүүтэйгээ ява хэлгүй ээж буун баяр. Хүүгийнхээ ачаар ийм сайхан зүйл үзэх нь энтер гэсэн. Мулгуу хүн дохионы хэлээр ярихаа болооч ээжч байна энтер гэл. Яа юм гүлэг. Энэ одоо ээжээсээ ичнэ гэж ямар юм байсан. Аа? Тэгж байтал нөгөө дахиад бас өндөглөө шаадж байгаа маа ёо. Тэгсэн самгаа хажуудаа сууж байсан өнөөх сэжиг бүхий этгээдэд өндгөө өгөөл идчих гэсэн өнөөх нь түүхийгээр нь гулгуулж лөрчүүд. Манер ээжигээ өлсөж өгсөн. Мөн өөрийн гараар ээжигээ чандралсан. Ээж нь байхгүй болсон тул ахтайгаа амьдрахаар явж буй талаараа самганд хуучлана. Хоёр нисгэгч кабинда тамхи татчмтаа үнэхээр л дур зоргоор байсан байна. За тэгсэн нөгөө сэжигтэй ирчин гинтл авч явсан тэшнээсээ гар хийцээ хоёр тесрэх бөмбөг гаргаж ирээл нисгэгчийн бүхээгт нэгийг зүүж өрхөд нөгөөх нь шууд зорчигчдын хэсэг шидэд дэлбэлээч. Араас нь хаалган зүүсэн бөмбөгөнд дэлбэрч онгоцны шаланд нүх гарч онгоц жолоодлогоо алдан чөлөө туналтаар доош унахуландоо. Ядж явах дахамт имэлми согшаачгүй яв нүл цуснаж болцсон хөдөлмөрийн чадвараа шууд алдаа шатчихвч. Өндөр уулс дундуур ниссээр яг мөрөгхийн таван дээр тэйн бүх чадлаараа жолоогоо татсаар нэг юм аюул ард хоцрон. Барьцаалагч этгээд дахиад нэг лаастай бөмбөг барьж орж ирээд далаар яв. Тэгвэл хэн ч өгөхгүй гэж тэ энийг сөрдүүлж. Манай хүн онгоцонд нүх гарсан тэрийг засахгүй бол бид хол явж чадахгүй гэсэн. Бүр хутаг гаргаж ирчих шиг ёо. Гэхдээ энэ үед онгоцонд одоо юу өснөө авч ордог байсан юм шиг л байгаа юм л. Арай дураарай ёо. Тэйн зорчигчдын хэсэг рүү очин онгоос нүхэн дээр цүнх чимдаанууд тавьж олсоор чангалж тогтоогоод үйлчлэгчтэй сандарч болохгүй. Хамгаалагчийн бууг бол сайн нуу гэж заавар өгнө. Ядж явахад бөмбөг дэлбэрэхэд хажуу авирган сууж байсан хүмүүс нь бүгд шархацсан. Анхны тусламж үзүүлж байх үеэр барьцаалагч итгэхэд бөмбөгөө гаргаж ирэл. Бүгд чаалаа шүү. Миний хэлснээр байвал хэн ч өгөхгүй гэснэ. Энэ онгоц одооноос хойд солонгос руу явна гэж шүү. Зорчигчд дундаас эр зөрөгтэй хэдэн ирчүүд нийлж барьцаалагчийг буулгаж авъя. Тэгэхгүй бол бид нар хойдоос буцаад ирсэн ч тагнуул хийх магадaltaйгээд насаар нь заваад гимгэсэн. Хойд руу орохоос өмнө барьж авч бойлуулах хэрэгтэй гэж санал нэгдэнэ. Тэйн онгоцны үйлчлэгчтэй хэл гарбал зорчигчдын бүх бичиг баримтыг устгах хэрэгтэй. Бид эргэж ирэхгүй гэж магадгүй гэж сануулна. Онгоцны хамгаалагчийн ухаантай юм нь ядж байхад яасан ч удаа унддгийн ухаан орох гэсээр байтал барьцаалагч этгээд ирээд хүлээд буцаж байх хооронд нь онгоцны зорчигч дайран барьж аваад алив нөгөө талаас нь шаагаад ороод ирж полти
Гэхэд хамт барьж авъя гэж байсан гар байхгүй. Шээсэн савраад буцаад сууч. Арай ч яг дарж авахын даваа дээр хамгаалагч гэж нэг салгалсан юмны бууг нь барьцаалагч итгэхэд олоод пүүр даам гарт юм бастай. Буутай, бөмбөгтэй, хутгатай тэр. Уг хүн уг нь гайгүй юм шиг байгаа юм. Энэ барьцаалагч шаргацсан хүмүүсийг эмчлэх боломж олгоод онгоцны анхмад нүдамаа боогод барьцааглагцсан Япон зэрэгшгэл баг юм харж байгаа мүү гүмүү мэд. Онгоцны нисгчдийн заавраар үйлчлэгч эмэгтэй зорчигчдийн бичиг баримтыг хурааж авч устгахыг устгаж аливуулах жижиглж танигдахааргүй болохыг зөвлөнө. Энэ үеэр чаваас нөгөө хэлгүй ээж нь хүүгийнхээ прокурорын үнэмлэх нь урагдахгүй байнгут нь ийдснэ. Ээж нь хүүгээ хойд солонгост байсан ч хамгаална гэж мэгээлё. Ивэм чаваас юугаар хамгаалах гэж юм бол доо их хүний сэтгэлгэж нэр. Үзэгдэн солигдсон барьцаалагч итгэдэг өмнөх түүх рүү буцна. Гэртээ амар жимэр амгалан сууж байхад нь цагдаа нар орж хойдод байдаг ахтайгаа холбоотой байдаг гэж дууллаа гэснэ. Гэрт нь нэгжлэг хийж байгаа нэрээр номон завсар нь баахан хойдын намын хайжилбарууд хийснэ. Энэ яхаараа чамд байдгийн гэд нүүр нүдгүй нүдэж барьцаалагч яагаад намайг ингэж байгаа бэ? Би ямар буруу юм хийсэн бэ? Гэсэн ч тоохгүй барьж аваачаад шоронд хийчихсэн байгаа юм. Шоронгоос арайч суллагдаад гэртээ иртэл ээж нь гэртээ өлсөд үхчихсэн. Бүр торхоондоо баригдсан. Ээжигээ байшинд нь өөрийн гараар чандралсан нь тэр ээж. Ер нь бол гимгүү мөрөөрөө байсан хүний сэтгэл сэм суулгаж үзэн ядалт өшөө хорслоор дүүргээд айдсан байгаа байхгүй юу. Тэгээл энд ингэж ад болж байхаар хойдод байгаа ах руугаа очиж сайхан амьдрий гэж шийдсэн хэрэг. Зорчигчд дундаас нэг нь зориг гарга хамгаалагчийг хүлээсийг тайлах гэж ноцолдож байтал барьцаалагч итгэхэд үнэр авч шалах гээд явж байх зур тэйн ухаан сэлж анхааруулгын нэг товч дарж анхаарлыг нь сарниулна. Барьцаалагч итгэхэд хурчрээд зас юу болохоо байж та яа бив гэсэн чинь ойна ёо бензин тусчин бид хил давж чадахгүй хаад гэсэн чинь ахмад нь хажуунаас нь далжиж онгоцоо буулгах энэ төр гэж угаад үлдсэн ганц мэлмигээ тест цохиулж байхгүй. Хөдөлмөрийн чадваргүй дээрээ бүр таг болж хувирна. Тэнч онгоц хэдийн хил давс одоо буулгахгүй бүгд өхнө гэдэл барьцаалагч жин үгэнд эзэн болж амьдасаар андгаалж чадах уу гэсэн чинь манай хүн чадна гэж шүү. За тэгэд онгоцоо газар дуулахаар болж нэг юм доошилж байтал хойд солонгост биш өмнөд солонгосын хаа нэгтээ явж бүгд зэрэгэлдэх байшингийн гадаа байх далбааг харж барьцаалагч мэднэ. Уурн дээд цэгтээ хүрсэн барьцаалагч бөмбөг гаргаж ирэн эдвхчүүлээд дунд сургуулийн бацаанд бариулж сайн барихгүй бол дэлбэр шүү. Гиснээ хүүг дагуулan газардж байсан тэйн дээр хурчрээд буцаад хөөрөхгүй бол энэ хүүг ална гэд нөгөөхөнч намайг авраарах гэж ойлон дуграад газардаад юуг зогсох гэж байсан онгоцоо буцаан хөөргөн. Арай ч хөргснээ дараа балмацтай. Тэний хөл рүү буудаад хинд ингэж нохоо шиг амьдарч байхаар хоошоо гарч баатар болсон дээр чи надтай цуг очиж баатар бол. Ихэд тэн хамаалгаа. За хөснөр ч болъё. Эхлээд зорчигчдыг буулгаад тэгээ цаашаа явж баатар болцгоо. Гэхэд барьцаалагч одоо баргийн юмд итгэхгүй хаа. Чи наваа тэнийг гэж бодох шиг байна те. Одоо яста харин ч нэг чамд дагцдуулахгүй шүү түм мэ гэн. Тэнч энэ хэдийг буулгахгүй л үлдсэн ар гэрийнхнийг насан туршид нь улаантнууд гэж цолсон яг чамтай адил шудраг бус амьдралаар амьдрна. Гүйч энэ хэдийг буулгаад цаашаа хөдөл. Гэд сэтгэлийн нандин чавгцын хөндөөл дан гэлээ. Нөгөөх нь ч уйраал яг хүүхдийн төлөө за гэж хэлэх гэж байтал байхгүй. Солонгосын агарын хүчний хоёр сөнөгч шунгналтаа давхад ороод ирж байгаа юм чи. Мэдээж яг өмнөхтэй адил хил давхаас өмнө зогсоох даалгавартай. Яг л адил зүйлээ ярьж хэл рүү ойртож байна. Онгоцоо эргүүл гэсэн шаардлагыг тавина. Сөнөгч онгоцны нэгийг нэг киноны ихэнд цугтаа жавтыг хүртсэн дүүн жолоодож явах бөгөөд аха юу болсон бэ? Онгоцоо эргүүл. Гэхдээ хариу мэдэгдэхийн зургуу балмууд этгээд хүрээд ирж байгаа байхгүй. Өдөртгийн төвөөс анхааруулах нийслэг үйлдэж буудлага хийгэж тушаана. Барьцаалагцсан онгоц мэдээж хариу өгөхгүй нисээр л байна. Сөнөгч онгоц яг ямар үйлдэл гаргахыг баабайгүй мэдж байгаа тэнч нэг симхийг ашиглан холбоогоор дүүдээ битгий бод бензин банк нь бол бүгд эрлэг рүүгээ болно. Гэхэд дүүн аха нөхцөл байдал өөр байна. Хойд солонгосоос сөнөгч онгоцууд бас ирж байгаа гэж пал хийтэл авна. Энэ мэдээг авсан өмнөдийн агарын хүчинч нэмэлтээр онгоцнууд илгээсэн байх бөгөөд хил нэвтрэхээс өмнө эргүүлэхгүй бол маш том хэмжээний дайн тулаан үүсэх нэгуртаа болсон байдаг юм. Хойдын онгоцнуудад өгчмөө даалгавар нь өмнөдийн сөнөгчдийг харсан даруйда устгах.
Сөнөгч онгоц тушаалын дагуу онгоцны ард байрлал аван хөдөлгөөрлөө яг буудах гэж байтал Тэйн огцсон эргэлтхийн бултагч яаж чудсан одоо тэгээд байлтаны онгоцноос хаа холд зайлгавдаг тийм биз дээ. Удирдлагаас шууд галнаа гэсэн тушаал ирж онгоц руу ирээ цэргүүгээр буудаж эхэлнэ. Тэн чөрхий ганцаараа л үзэж тарж байгаа юм да. Ахмад хажууд нь дуаа сохор болчихсон ямар ч нэмэр байхгүй. Үүлэн дунд орж нуугдж байгаад гарахтаа ард нь ирсэн сөнөгч рүү бензинээ асгаж төрч болтгоо саадуулж чадна. Дүүнч аха онгоцоо яаралтаа далаад газарлуулахгүй бол онгоцыг сөнөх тушаал ирсэн. Одоо ингэж байх цаг биш энэ төр гэл. Нөгөө болмод итгээд угаасаа шийдсэн нөхөр яг буулгуулж харагдчих тийм биз дээ. За ингээд гүрийгэд ниссээр байтал удирдлага сөнөгчдөд Fox 2 гэсэн код ирнэ. Энийг ямар код гэдгийг Тэйн хамгийн сайн мэдж байх бөгөөд энэ нь сөнөгч Пүүчинг хэлж байгаа хэрэг. Сүүлчийн сануулгыг сөнөгчдөөс өгч хэл давхаас өмнө Пүүчинг харав гэж удирдлагаас нь бас давхар тушаал ирнэ. Нөхцөл байдал байж болох хамгийн доод түвшиндээ ирж барьцаалагч бүр цаажчихсан. За хамтдаа тамдаа шатцгаая энэ гэл. Яг энэ яг нь Тэйн холбоогоор сөнөгч онгоцныхан болон удирдлагын төвийнхэнд сонсгож нисгэгчийн бүхээгт үнэхээр л шийдчихсэн хүн байгааг ойлгуулах болно. Пүүчинг харавхад бэлэн болж яг харавх гэж байтал дүүн онгоцтойгоо урдуур нь орж саад хин онгоцыг хүчээр газардуулъя. Харавж болохгүй. Онгоц барьцаалагдсан. Энэ бол зорчигч тээврийн онгоц гэж тас хүрээ. Нөгөө сөнөгчийн нисгэгч болон удирдлагын төвийнхэн боож өгнө үстэй тийм үстэй. Замаас айлачаа эргүүс давай. Ацаа хийгээд байгаа бай гэж шаарлж гарна. Сүүлийн боломж онгоцоо газардуулъя гэж Тэйн хэлсэн ч галзуу навш. Би угаасаа ээжийг минь идэж байсан өтнүүдийг гიშгэд зогсохдоо шийдчихсэн юм. Хүс хуцдаггүй чигээр яваад бай гэх болно. Хэлийн зурвас руу онгоц улам ойрцоор дуваа сохор болсон анхамд нь ч хүчээр хил рүү орохоос өмнө онгоцоо унгаа ядчил ар гэрн цогцыг нь олж авах гэх болно. Тэйн хар цагаан чимээгүй дотроо нэг минсүү ахыгаа бодож өөрийгөө оронд нь тавьж үзээд хил гарахын даван дээр Пүүжин харамхын яг өмнөхөн сөнөөгч онгоцтой нисч байх үедээ хийж байсан иммэлман эргэлтийг хийж огцом дээшлэн хэлийн зурвас дээр шахуу онгоцоо эргүүлж балмад итгэж ашгүй доошоо. Яа, энэ хэсэг бол нэр үнэхээр огшоосон заяа. Огшоосон нэр. Иргэний агарын тээврийн том онгоцыг яг л сөнөөгч жолоодож буй мэд уран жолоодон онгоцоо буцааж өмнө зүгт нисгээд балмад итгэж тархиа юм цохин нойрсож ирхэн. Онгоцоо юутаач амжилттай хилээс буцааж чадсан Тэйн балмад итгэдэг учрыг олохоор зорчигчийн хэсэг рүү орох гэтэл анхамд нь хажих гээд байна залуу. Би юу ч харахгүй байгаа штэ. Согшаас өхөө. Гэхэд Тэйн ахамда 10 секундын дараа жолоогоо татгаж болно. Би заавал эргэж ирж онгоцыг газардуулна гэж баатарлгүй хэлэн барьцаалагч итгэдтэй чөлөөтийн уран мэхийг уралдуулан дээр доор орондоо. Балмад итгэхэд бол яг нэг үе бодвол буугүй, бөмбөггүй зөвхөн худалтай л үзэж тарж байгаа чи бас амар дийлдэхгүй л. Барьцаалагч хашаа явах хэрэгтэй. Солонгос руу явах хэрэгтэй гэснэ. Тэйний бүдүүн гуйр хутгаа түрээд босч ирээд яг дуусах гэж байтал кино эхэлж байхдаа шахуу хөлүүлсэн хамгаалагч бурхны авралаар хүлээсээ тайлуулж алдсан бууга зорчигчоос олж аван барьцаалагчийн араас буудах болно. Тэгснэ битгий хөдөл буудаж шүү. Тэргээд энэ одоо юу юм бэ? Зүгээр буудаад халаач. Угаас аль хэдийн нэг буудчаад. Буудулсан ч ганд буурахгүй халааснасаа дахиад нэг консервны лааз гаргаж ирж цэнэгтэй болгоход нь Тэйн мэдв. Одоо олноо. Болж. Тайвшир. Али наад зүг нь буцаага сүлж. Нэмжлүүлж чи амьд гарч заавал шудраг ёсоор хүндлэл хүлээх ёстой гэж ухаарлын үг хайрлан. Уйраад яг болох гэж байтал хамгаалагч гэж нэг унтаж байхдаа таарсан юм араас нь нэмчээд буудаад нөгөөх нь амь тавьж байхдаа лаазтай тесрэх бөмбөг гарнаас алдан Тэйн бөмбөг дээр урдаа юм бариад хэвтэж дэлбэрнэ. Юучгүй хэдийн хэсэг болоод дэлбэрвүү гэтэл ашгүй Тэйн амьд нэлээ хүн шар хамсан бол та цусан далай болчихсон. Нэг гар нь байхгүй биш та мухар болцсон. Элгүй эмээ чаваас ирж анхны тусламж үзүүлэн мухар гарыг нь боож өгөөд өвчин намдагч тариулан өглөөд байсан ч би зүгээр та суудалтаа суугаар гिचмгэл. Яа энэ Тэйн бүр бурхны үе маашаа. Дуусгаар буюу ахмад нь тэгж байгаад хүн чанаргүйс та. Юу гэдэг юм бэ? Бушуу орчиж онгоцоо газардуулдаа би ганцаараа чадахгүй гэж. Манай хүн ч за
Гэт хүмүүсээр төшүүлж онгоцны суудалдаа суугаад гадсан дугуйгаа гар аргаар буулгахаар онгоцны салтаандаа унжлагтаа болгон манжингийн үлгэр шиг татаж байгаад буулгаж чадах болно. Тэ маань хөлөндөө нэг буудулж хутгал уулцсан. Гар байхгүй. Маш их хэмжээний цус алдсан ч онгоцны хамгаалагч залууд газар дахт бэлдээрэ гэж үүргөөгөн газар дах явц эхлэх болно. Хөлгийн ахмадын газар дахтаа хэлэх ёстой байдаг үгсийг тэнийг хэлэх үүргийг ахмад нь өгч манай хүн бид ослын буулт хийх боллоо. Хүрэх ёстой газарт нь хүргэж чадаагүй уучлаарай. Хэмээн цусаа гойжуулан байж хэлнэ. Газар дахь төхөж байтал онгоцны түлш дуусч онгоц хар ирчээрээ газар дах шаардлагатай болж өгье. Яг энэ үед тэйн ухаан балартан тэр зур нүдэнд нь эхнэрийнх нь чийлээ мэдвэвэл би ямар ч аргаар вэ тэс чадна гэж хэлсэн нь харагдаж буцаж цэргээд ястай нэг эцсийн хүчээ шавхан байж онгоцыг газар дуулах явцыг эхлүүлж зөөлөн гулсуулж буулгахаар болно. Заавчлаа сая буруу юм хэлэх гэж шүү. Онгоц маш алгуурханаар хөвж явсаар далайн ирэг дээр амжилттай ослын буулт хийн. Онгоцны үйлчлэгчид бүх зорчигчдыг буулгаж хоёр нисгэгч хамгийн сүүлд үлдэн олон хүний амийг аварч чадсандаа сэтгэл нь амарсан Тэйн санаа зовох зүйлгүйгээр тэнгэртээ дэвших болно. Насаа бодвойхан болж байгаа юм байна. Нүд чигтэд ирж байгаа ч цэлэх гэж. За ямар ч байсан ахмадтай хэлсэндээ хүрч тун амжилттайгаар анхны газарталтаа хийгээл явлаа төөрх. Энэ явдал нь бодит явдлаа сэтгэлсэн бөгөөд онгоцсон зорчиж явсан зорчигч онгоцны баг нийлсэн нийт 62 хүнээс 60 амьд гарч онгоцны 2 дугаар нисгэгч болон барьцаалагч этгээд хоёр л ам өргөцсөн юм. За тэгэхэд өнөөдрийн кино таалагдсан гэж найдахаар барах уу бүр итгэж байгаа шүү заа юу. Дараагийн олон бичлэг хийх урам зориг бол тэр нэг дахиасан хуруул байдаг шүү дээ. Тийм болохоор голоо зөхөд байлгүй дараа дөгөөрэй та нар. Дараагийн бичлэгээр эргээд уулзлаа. Түр баяртай.